Ёо. За юу яцгаана guys? Та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн ярьж өгөх хүн гэх юм бол бид бүхэн энэ хүнийг Batman гэдэг киногоор нь маш сайн мэдэх байгаа. Batman гэдэг энэ киногоор алдартай Christian Bale гэдэг нэртэй жүжигчний талаар та бүхэнд маш товчхон ярьж өгөх болно. Гэхдээ бичлэг эхлэхээс өмнө та бүхэн мэдж байгаа нэг зүйлийг хийхэд энэ бол одоо миний subscribe 77,000 байгаа. Ерөнхийдөө 23,000 нэмэл 100,000 гэсэн үг. Тийм учраас та бүхэн намайг дэмжиж 100,000 хүрэхэд тусалж өгөөд дор байгаа хэсэгт subscribe гэдэг төвшин дээр л дарахад болно шүү. За олон ярилцлага өгдөө шууд бичлэг рүү орцгоё. За Christian Bale-ийн хувьд гэх юм бол яагаад жүжигчин болох замыг анх сонгосон бэ гэхээр энэ ердөө маш амархан байсан. Энэ болохоор ерөөдөө гэр бүлийн санхүүгийн асуудлаас болоод жоохон байхасаа жүжигчин болох замыг сонгосон байгаа. За тэр үед яадаг байсан бэ гэхээр аав ээж нь яг хүүхдүүдэд тэжээхийн тулд одоо ажил хийсэн ч ажил нь айгу цалин бага. Тэгээд тэр байдлаасаа болоод өөрсдийнхөө амьдардаг байрнаасаа байнгын одоо хөөцөж гардаг. Сарын төлбөрөө төлж чадахгүйгаасаа болоод тэгэл хөөцөж гарахын ирээр тэгэл өөр газар руу нүүх болно шүү дээ. Тэгээ нүүгээл янз бүрийн газар руу нүүгээл явдаг. Тэр үед болохоор аав нь эсэргээрээ одоо юу гэдэг арх марх угаал янз байсан үгүй. Нүүх болгонд хүүхдтэй айгүй инээмсэглэл хэдүүлээ ягаад гэрээсээ нүүж байгаа вэ гэвэл энэ бол шинэ аялал, шинэ адал явдалтай учрахын тулд нүүж байгаа шүү гэдэг ч юм уу тийм байдлаар айгүй нэг жоохон тийм жүжиглээл хүүхдтэй айгүй тийм муу муха дурсамж үлдээхгүй тулд өөртөө ядуу гэдгээ одоо ил болохгүй тулд хүүхдтэй ингээд шинэ даалгавар биелүүлэхийн тулд гэх юм уу шинэ аялал хүлээхийн тулд гэх юм уу тиймэрхүү байдлаар дагуулж явж хилдэг байсан байгаа. Тэгээд тэр байдлаас ч гэдэг юм уу Christian Bale сүүлд ингээд амжилтанд хүрснийхэн дараа ерөөдөө яг тэр ядуу тэгээд их нүүдэг байсан уу үнэхээр хэцүү байсан уу гэдгсэн чинь харин ч үгүй эсвэргээр аав ээж нь үнэхээр их сайн хайрладаг байсан учраас жаргалтай байсан гэж хэлдэг. Тэгвэл яг мэдээж зэрэг том болсныхан дараа өөрөөдсөн бас хэлсэн байдаг. Би тэр үед яг аавыгаа тэгж их зовлон үүрчтэй мэдээж зэрэг бодод үзлээ та нар. Айл гэрийн эрэгтэй хүн штэ тий. Тэгэл ямар нэгэн байдлаар ингээл байнга нүүгээл нэг байранда байж чадахгүй, байрны төлбөрийг өгч чадахгүй гэдэг бол бас нэлээд хэцүү амьдралтай байсныг харж болно тий. Тэгсэн ч гэсэндээ тэр хэцүү зүйлээ хүүхдүүдтэй гэр бүлдээ харуулахгүй бол ямар их хичээсэн байгаа нь бол ажиглагдана. Тэгээ тэр нь бол мэдээж зэрэг Christian Bale-ийг аавыгаа хамгийн их хүндэлдэг тийм дурсамж нь байгаа. Тэгээд ерөнхийдөө 8 настай байх үедээ өөрөө ч гэсэндээ яг санхүүгийн асуудлаа ойлгоод ирсэн учраас аав ээжтэй туслая гэж бодоод яг тухайн үед нэг фото модель хийгээд яг телевизийн нэвтрүүлгийн модель хийдэг жоохон хүүхдийн дүрээр орж исэн. Тэгээ тэр үед ингээд бүжиглээд дуулж муулаад юм янз бүрийн зүйл үзүүлсэн ч тэр үед яг Christian Bale анханасаа бүр жоохноос амар их авьяастай гэдэг нь бүр ил болсон байхгүй юу. Тэр яг телевизэд модель хийхээс ахуулаад Christian Bale-ийн авьяас нийлэх гараад тэр үед анхныхаа кинонд тоглохоор болсон. За тэр кино нь ямар нэртэй кино вэ гэхээр Anastasia The Mystery of Anna гэдэг нэртэй кино. За энэ кино нь болохоор Christian Bale-ийн бүтээсэн дүр нь болохоор 13 наснда цаазлуулсан Оросын сүүлийн одоо ханхүүгийн дүрийг бүтээдэг. Энэ харамсалтай энэ цаазлуулсан ханхүүгийн тэрхээ нэг багахан амьдралын дүрийг маш гоёор бүтээж гаргасан. Тэгээ энэ гоёор бүтээж гаргасны дараа кино нь яг засагсан байхгүй. Тэр үед болохоор 1986 онд гарсан. 1986 онд кинонд дөнгөж цацагдаад дууссаны дараа болохоор Стивен Спилбергийн эхнэр нь яг зургатаар үзсэн байгаа байхгүй киног нь. Тэнгүүтээ юу вэ энэ хүү чи ямар гоё мундаг жүжиглэлт юм бэ гэж үзээд нөхрөө дууд ирүүлэнгүүтээ хүү чи энийг заавал үзтээ энийг заавал үз. Энэ хүүхдийг чи дараагийн кинонд баг тоглуулах хэрэгтэй байхаа. Чи энэ хүүхдийг тоглуул заавалчгүй тоглуул гэд ятгсан байгаа байхгүй. Тэгээ Стивен Спилбергээ үзчихсэнд яг тэр киног нь үзээ тэр хүүхдийн жүжиглэх хавьяас нь хараад бас эхнэрийнхээ үгэнд ороод тэр хүүг дараагийн кинонд тоглуулахар болсон. За энэ болохоор Empire of the Sun гэдэг нэртэй кинон дээр тоглосон. За энэ кино нь болохоор яг дэлхийн 2 дугаар дайны амьдралыг харуулсан кино. Тухайн үеийн яг нэг Японто хийсэн дайны үеэс ч гэдэм үү те Японы яг нуувчанд нь гэх юм уу жохон хүүхэд ингээ ганцаараа үлдчихдэг байхгүй. Тэгээ тэндээс яаж амьд гарч байгаа те. Тэг яаж тийм одоо эрэлхэг байгаа тэр жохон хүүхдийн тэр дүрийг яаж тэр гоёор гаргаж байгаа ч гэдэм үү те. Тэр дайны үеийн тэр айгүй тийм хэцүү амьдралыг харуулсан тийм маш гоё кино юм билээ. Гэхдээ би энийг бол үзэж байгаагүй энэ киног. Тэгэд энэ кинонд тоглосны дараагаар болохоор 80-аад оны хамгийн шилдэг хүүхдийн дүрээр шалгарсан байдаг. Тэгэд тэр үеэс ахуулаад манай жижигхэн Christian Bale-ийн амьдрал жоохон өөрчлөгдсөн. Яагаад вэ гэхээр та бүхэн мэд байгаачлаа. Жоохноос 10 идэх наснасаа од болчингууд маш хүнд зүйлийг хүлээж авдаг. Та бүхэн мэдэн штэ. Энийг болохоор жоохондоо алдартай болсон жүжигчдийн бүр одуудын юм хараал гэж нэрлэдэг байхгүй. Жишээ нь би өмнөх бичлэгтээр ярьж өгж байсан Macaulay Culkin гэдэг нэртэй бид бүхэн гэртээ ганцаараа гэдэг киногоор мэднэ. Энэ хүүд бас яг ийм зүйл тохиолдсон.
Тэрний дараагаар болохоор та бүхэнд бас ярьж өгсөн Justin Bieber гэдэг юм уу те. Тэгээ сүүлд бас нэг ярьсан Lindsay Lohan гэдэг эмэгтэй жүжигчин байгаа. Энэ гурвын яг адилхан зүйл тохиолдсон байхгүй юу? Тэгээд жоохон хүүхэд хитрхи их амжилтанд одоо юу гэх юм жирийн хүн бол ойролцоогоор ингээл хичээгээл 20 наснда хичээгээл 30 наснда хичээгээл 40 наснда арай гэж тиймэрхүү амжилт тиймэрхүү одоо мөнгө төрөхтэй учрах боломжтой байгаа байхгүй жирийн хүн бол штэ. Тэгсэн чи эдгээр болохоор өөрсдөө авьяас тэр ялчгүй олон танигдсан тэр гоё зүйлээсээ болоод маш хурдан амжилтанд хүрсэн. Тэгээд тэрнээсээ болоод хараал амсчихж байгаа гэсэн үг л дээ. Зүгээр бодож үзлээ дөнгөж 12 дэх наснда бүр хэдэн сая долларын ашигтай болцсон зэ. Ашиг орлоготой болцсон. Тэгэд өөрийнхөө арай гэж бараг 30 40 наснда хүрэх одоо байх ёстой зүйлийг тийм жоохон долоод авцсан. Тэнгүүд хідэн зүйл болж байгаа юм заяа. Нэг нь болохоор тэгээд амжилтанд хүрснээсээ болоод хитрхи их папраз дагаад нөгөө хөт чинь ингээ жирийн амьдралаар амьдруулахгүй болгочихж байгаа. За хоёр дахь нь болохоор би өөрөө амар мундаг юм байна, лаг юм байна гэсэн өөртөө хитрхи бардан болж эхэлж байгаа. За гурав дахь хамгийн том шалтгаан гэх юм бол аав ээж нь яг нөгөө бизнес гэж хараад эхэлнэ хүүхдээ. Хүүхдтэй нэг их мөнгө хүүхд их мөнгө олоод одоо гэр бүлэд хижээгээд эхэлнэ шүү дээ. Тэгвэл хүүхдээ бизнес гэж хараад эхэлнэ. Энэ маш том асуудал байсан. Тэгээ Кристиан Бэйлийн хувьд гэсэндээ энэ үед нэг тухайн үе 80-аад оны хамгийн шилдэг хүүхдэд тодорчж байгаа шүү дээ. Тэнгүүд папраз дагаал янз бүрийн амьдрал нь бол ингээд бүр оронгороо эргэчихэж байгаа. Тэнгүүд бас нэг одоо нэвтрүүлэг ярилцлагын нөхд амар сандарч мандарж байгаа гэдэг сандарч байсан гэдгийг бас хэлж ирсэн байлээ. Тэгээ дээрэс нь тэр үед болохоор кинон тоглох бүр амар дургу байсан гэж ярьдаг. Кинонд ер нь тоглох гэдэг бол бүр амар сонирхолгүйч гэдэг юм уу те ер нь дургу байсан гэд яг тамшиг байсан гэж ярьдсан байлээ. Тэгээд ерөнхийдөө ер нь кино урлагаас ер нь холдё те би он кино юм зохихгүй байна. Угаасаа энэ бол хамгийн анханасаа бол яг санхүүгийн асуудлаа шийдье гэж боддоо л ерөнхийдөө аав ээжтэй туслахын тулд хийсэн зүйл. Тийм ч кино урлага болиё гэд яг болох гэж байсан чи аав нь болохоор өөрийнхөө өмнө хийсэн ажлаа шууд хаяад хүүгийнхээ менежерээр ажиллахаар болдог. Тэгээ менежерээр ажиллаад хүүгээ кино урлагтугаас авьяастай гэдгийг олж мэдсэн учраас хүүгээ яг дэмжиж яг тийм нэг Маклой Калкины аав шиг яг хүүгээ бизнес гэж хараагүй хүүгээ эсрэгээр дэмжиж явсан. Тэгээ дэмжсэний өчөрт тийм хүүн яг том болоод яг жоохон насан туршид эхэлсэн яг тэр тоглосон кинод нь бас нэлээд амжилтанд хүрээгүй өмнө жоох хүүхэд байсан үеиг шиг. Тэгээ тэр үед ямар кино тоглосон гэхээр 1992 онд болохоор New Seas гэдэг нэртэй кино тоглосон. Тэрний дараа болохоор 1994 онд болохоор Little Woman гэдэг нэртэй кино тоглосон. За энэ кинонд болохоор тоглох болсон шалтгаан гэх юм бол тэр киноны гол дүр болсон нэг эмэгтэй жүжигчинд жоохон сэтгэл татагдаад дурлаад гэх юм уу те. Тэрнээсээ болоод тэр кинонд тоглохоор болсон юм байлээ. Тэгэд яг хуу энэ киногоор яг Little Woman гэдэг киногоор гайгүй амжилттай болсон. Тэр үед яг Кристиан Бэйлийн хувьд гэх юм бол дөнгөж 20 нас хүрж исэн байгаа. Тэгээд Кристиан Бэйлийн хувьд энэ хоёр кино тоглосны дараагаар юу гэж хийцэн гэхээр за ер нь албан ёсоор хүүхэд байхдаа бол зүгээр л санхүүг олж өгөн те зүгээр л ингээл ямар нэгэн жүжигчин мөччин болож юм ирээдүйд ийм тийм болъё гэсэн тийм бодлохгүйгээр тоглолцдог байсан байхгүй. Тэгээ энэ удаагаас болохоор албан ёсоор би жүжигчин болъё те үнэхээр амжилттай ийм мундаг жүжигчин болъё гэж шийдсэн байна. Тэгээ зүгээр ч нэг жүжигчин биш. Үнэхээр бодит бүр тэр реалити гэдэг юм уу те яг бодитоор тоглолдог тийм одоо худлаа дүр хэсгийг тоглолдог жүжигчин биш. Яг бүр тэр дүрлүгөө бүрэн 100% ордог тийм ховорхон жүжигчтэй нэг болъё гэж шийдсэн байгаа. Тэгээ тэр стайлаар тоглох болохтой болохоор энэ тав хүн яг бүтэн тэр дүрлүгөө 100% ордог гэх юм бол энэ хамгийн ойлгомжтой одоо жишээ гэх юм бол Joker-ийн дүр байгаа байхгүй юу. Joker-ийн дүр дээр болохоор хамгийн анх тоглосон болох хамгийн анхны тоглосон Jack Nicholson гэдэг Joker бол амар алдартай шүү дээ. Jack Nicholson-ы дүр. Тэр Jack Nicholson болохоор Joker тоглоод дууссныхаа дараа Joker-ийн дүрээсээ гарах гэж 2 жил орчим бүр эмчилгээнд хүртэл явжсэн гэж байна. Галзуурах бараг төгсөн гэсэн үг. Тэгэд яаж одоо тэр дүрээсээ гарах вэ? Яаж жирийн амьдралд орох вэ гэдээ бүр амар санаа зовоод 2 жил эмчилгээнд явсан. Тэгээ тэрний дараагийнх нь болохоор Heath Ledger-ийн дүр байгаа байхгүй юу? Heath Ledger-ийн дүр тав хүн мэдэн штэ тий. Бүр 1 сар орчим буудлын өрөөс гарахгүй тэр дүрдээ орохын тулд тэгж хичээгээд тэг хамгийн сүүлд нь тэр нэг мансууруулах им бэлтмэл бодисыг хэтрүүлэн хэрэгснээсээ болоод харамсалтайгаар өөд болсон байдаг байхгүй юу? Тэгээ энэ мэдчлэн Joker-ийн дүр яг энэ дүрдээ 100 орно гэдэг бол бас маш аюултай. Тэгээд хэр варгийн хүний хийж чаддаг зүйл биш байхгүй юу? Тэрний дараа болохоор 2000 он тоглосон American Peace Joe гэдэг нэртэй нэг алуурчны дүр одоо тоглодог. Тийм нэг наршист алуурчин байхгүй юу? Наршист өөрийгөө хит одоо үнэлж үздэг, хит их өөртөө хайртай, өөртөө дурлцсан, тэг хитрхи тийм төгс байх гэж оролддог. Бүх юма ингээд одоо би нүүр царай арьс одоо бүх юма төгс ойлгох гэж оролддог. Жоохол ийм өөсөвтэй төгс биш байх юм бол эсэргээр тэрэндээ амар ууралж ундуусдаг. Тэгээ жирийн хүмүүсээс шал урж байгаа сэтгснээ өөрчлөлттэй. Тэгэл өглөө ингээ босоод амар их нү шав шалтай ингэж бандахтайгаа зөвхөн дасгал масгал хөдөлгөөн хийгээл те. Тийм алуурчны дүрээр тоглолдог. Тэгэд энэ кинон дээр тоглолдог яг хэсгүүд нь болохоор та бидний одоо хүртэл ингэж ашигладаг Кристиан Бэйлийн
мим болж үлдсэн байхгүй. Энэ тэнд баг хүн болгоны нэг одоо видео дээр баг гарч идэг мим байхгүй. Тэгээ энэ мим киногоор үлдсэн мим байгаа шүү заяа. Тэгээд тэрний дараа тоглосон кино болохоор 2004 онд болохоор Machinist гэдэг нэртэй кинонд тоглосон байгаа. За энэ болохоор унт чадахгүй байдлаасаа болоод зовж байгаа нэгэн амар туранхай хамаг юм яс масна гарсан хүний дүр өвтөдөг. Тэгээ та бүхэнд хэлсэнчлэн 100% дүрдээ ордог Кристиан Бэлээ явах юм бол энэ дүрд орохын тулд бүхэл бүтэн 2 сар заяа. Нэг алим тэгээд нэг жоохон шопрод гэдэг чинь нэг жижиг юм одоо лаалсан загсны нэг 2 3 шигээс өөр юу ч идэхгүй 2 сар болсон. Тэгээд тэрнийхэн хүчинд 30 кг-ыг хассан гэж байгаа байхгүй. Тэгэд хасныхаа дараагаар яг нэг бүх хамаг ясна ингээд бүр гачирж байгаа юм шиг заяа харагддаг. Тийм байдлаар хүртэл харагддаг байсан. Тэгээд дээрэс нь тэр үед болохоор хинэрийнхээ хажууд ингээ унтж байгаа штэ. Унтж яхад нь нөхрөө нэг амьсгал хураацсан байх үү гэж ихнэр амар санаа зовоод ингээд яг хамарн дээр нь хурууга тавиад амьсгалж ийн үгүй юу гэж байнга шалгадаг байсан гэж байгаа. Тэгтлээ амар жүжиглэлтэндээ орсон гэсэн үг л дээ. Тэгээ энэ киногоор бас нэлээд амар амжилт олсон. Тэгэд хүмүүс болохоор Кристиан Бэлийг 30 кг хүртэл хасаад ийм амар тунхаа болцсон амар хэцүү байгаа юм байна да гэж өрөвдөж ирсэн найруулагч одоо бүх хүмүүс нь тэгсэн чинь Кристиан Бэлийн хувьд эсрэгээр аягүй гоё байсан гэж ярьж илээ. Ягаад тэгэхээр хий дими одоо хоол хүнс хэрэглэхгүй те хий дими тийм одоо янз бүрийн юм цаг зарцуулахгүй зөвхөн өөрийнхөө хэрэгтэй зүйлдээ цаг зарцуулж илүү маш тийм одоо байгалийн тийм экологи маягаар өөрийгөө тийм мэдэрч өнгөрүүлсэн тийм цаг хугацаа гэж үзсэн байдаг юм байлээ. За тэгээ тэрний дараа тоглосон кино нь болохоор 2005 онд гарсан Batman Begins гэдэг нэртэй кино. За энэ кино бол угаасаа амар амжилттай болсон шүү дээ тий. Тэгээ энэ киноны нөө сонгон шаргуултанд орох гэж явж байхдаа хувцсыг өмсөд үзсэн юм байна л да Batman-ийн хувцсыг. Тэр үед яг Кристиан Бэйл Batman гэдэг бол нэг сайн мэдэхгүй. Тэгээд хувцсыг өмсч үзээд толинд хараад өөрийгөө хараад юу гэж бодсон бэхээр ямар тэнэг мангуу ийм хувцс өмсдөг байна гэж бодсон гэж байгаа. Өнөө Batman-ийг шүү дээ тий. Тэгж бодонгуудаа зэрэн кино бүтэхгүй юм шүү гэж бодож исэн ч мань хүний хувьд гэх юм бол кино тоглохоор болоо. Тэгэд кино тоглож байхдаа нэг Batman-ы дүр болохоор Bruce Wayne гэдэг дүр маань өөрөө жирийн нэг баян хүн байгаа шүү дээ, амар баян хүн. Тэгээ Batman болохоор тийм харанхуй баатар болчдөг. Тэнгүүд Bruce Wayne ингээд хувцас өмсөхдөө дуу хоолойгоо өөрчлөхгүй бол болохгүй юм байна гэж үзээд тэгээ мань хүний хувьд юу шийдсэн бэ гэхээр дуу хоолойгоо албаар өөрөө өөрчилсөн байна. Тэрийг найруулагчтай ингээд хүлээн зөвшөөрүүлээд тэгээд Batman-ы яг хувцсыг өмсөх үедээ дуу хоолойгоо амар тийм жоохон бүдүүн тэгээд жоохон тийм хүнд ингэж юм хэлгээд жоохон дарамттай юм шиг сонсогддог тиймэрхүү дуу хоолойтой болгосон. Энийг ягаад сэдж олсон бэхээр Batman болохоор энгийн үед бол зүгээр нэг жирийн баян залуу те. Тэнгүүт яг Batman-ы хувцас өмсөх үедээ хагас аратан маягтай болдог гэж өөрөө судалж үзсэн юм байлээ. Тэгээд тэрнээсээ болоод хагас аратан юм чинь тийм аратантай ойрхон маягийн дуу хоолойтой болвол зүгээр байх гэж үзээд дуулаагаа өөрчилсөн. Тэгээ мэдээж хэрэг Кристиан Бэйлийн хувьд гэх юм бол 100% яг төгс жүжиглэлтийг үзүүлэх гэж хичээдэг байсан учраас дуу хоолойгоо өөрчлөхдөө штэ. Зүгээр одоо бол янз бүрийн нэг програм ашиглаад зүгээр дуу хоолой өөрчилж болно штэ. Хүүхдийн ч юм уу одоо эмэгтэй хүнийч дуу хоолойж болох юм уу те янз бүрээр өөрчилж болно. Одоо ялангуяа одоогийн ертөнцид бол AI ашиглаад өөрчилждэг те. Тэгвэл тэр үед болохоор Кристиан Бэйл яадаг байсан бэ гэхээр дуу хоолойгоо яг өөрийнхөө өөрчилсөн гэж байгаа байхгүй. Тэр өөрийнх нь хоолой. Тэгээд ялангуяа нэг байнга ингээд амар их тийм чанга юм өөрөө баргил юм их жоохон өөрийгөө шахсан хоолоогоор яриад ангууд сүүлргөө ингээд хоолоо молгоно гарахаа болоо тэр ч бодохоо нэг зураг авалт аваад дуусчих бичлэгийг хүртэл 3-4 удаа авдаг байсан гэж байгаа байхгүй. Тийм амар тэр жүжиглэлтэнтэй орсон. Тэгээд та бүхний мэдж байгаачлан хамгийн их амжилтанд хүрсэн гэх юм бол Begins-ийн дараа гардаг Dark Knight байгаа. Dark Knight дээр болохоор Heath Ledger-ийн Joker-ийн дүр дээр яг нэг Joker шоронд ингээд орох гээд баригдаад байцаа гэж яах үед Batman ирээд уулздаг тий. Тэгсэн чинь Heath Ledger-ийн хувьд бол наваг ингээд жинхнээсээ зөх гэсэн чинь Christian Bale-ийн хувьд тэгэхээр яасан гэхээр жинхнээсээ зохихгүйгээр чамаа ингээд зогч байгаа юм шиг дүр эсгээд тэгээд ингээд жүжиглж үзлээ гэсэн чинь Heath Ledger-ийн хувьд тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Жинхнээсээ зохихгүй бол наад чинь тийм гоё одоо зураг авалт болохгүйгээд тэгээд тэр үед яг жинхнээсээ зохиод тэгээд дээрээс нь ингээд хан мануураас хавж байгаа нь яг жинхнээсээ байсан гэж байгаа. Тэгээд тэр хоёрын тэр жүжиглэлтэндээ 100% тэгж орсон тэр дүр зураг нь яг Batman-ийн тэр кино бүр амар гоё хэсэг, тэр амар гоё хэсгийг болж үлдсэн баггүй. Тэгэд энэ хүний тэр жүжиглэлтэнтэй ямар амар ордог, ямар амар мундаг жүжигчин гэдгийг та бүхэн энэ жүжиглэлтнээс харж болно. Тэгээд тэрний дараа болохоор Кристиан Бэйл явах юм бол хамгийн их Batman-ийн кинонд тоглоод хамгийн хэцүү байсан зүйл нь юу байсан бэхээр тухайн үе тэр нэг Batman-ийн өмсгөл нь болохоор тийм доогуураад өмдний цахилгаан байхгүй, ширх боломжгүй.
Тэгээ шээхийн тулд заавалчгүй нэг хүмүүс гуйж иж хүмүүсээр ингэж хамаг хугацаа тайлуулж иж нойл өгөх боломжтой. Тэгээ шээх асуудлаас болж амар их зовсон гэж байгаа. Тэгээд тэрний дараагийн Ben Affleck яг Batman-ийн дүр бүтээхийнхаа өмнө манай өнөөс ирж гуйсан гэж байгаа байхгүй. За би ингээ Batman-ийн дүрд орох гэж байна. Чи надад нэг зөвлөгөө өгч гэсэн чинь хамгийн гол зүйл бол чи шээх тал дээр маш анхаарах хэрэгтэй шүү. Өмсгөлөө өмссөн байх. Шээхэд бол амар хэцүү. Тэрийг л хамгийн гол шийдэх хэрэгтэй шүү. Тэрийг шийдчихвэл өөр бусд нь бол асуудалгүй гэж зөвлөгөө өгсөн гэж байгаа. Тэгээ Ben Affleck ч гэсэндээ яг нэг Batman-ийн кинонд тоглохтой болохоор яг Christian Bale-ийн гаргасан яг тэр комик энтер төр байхгүй хоолойгоо өөрчлөх тэр дүр зургийг бас адилхан хийж хэрэгжүүлсэн. Тэгээ Ben Affleck-ийн хувьд хэм бол Christian Bale шиг жинхэнэ хоолойгоо бол өөрчлөөгүй. Яг өөрийнхөө зүгээр хоолойгоор ярьсан. Тэрийн болохоор нэг компьютер графикаар жоохон тийм бүдүүн маягийн тийм хоолойтой болгож өөрчилсөн байт юм байлээ. Тэгээ Christian Bale-ийн хувьд хэм бол англи хүн байхгүй яг англи хүн мөртлөө Америкийн аялгаар маш сайн ярьдаг. Тэгээд Ford with Ferrari гэдэг нэртэй нэгэн кинон дэр тоглохоор болоход энэ кинон дэр бол яг жинхэнэ өөрийнхөө унган аялга буюу British аялгаараа ярьсан байгаа. Тэгээд тэрний дараа болохоор ингээд Rescue Down Vietnam гэдэг нэртэй Вьетнамын дайны яг талаар өгүүлсэн кинонд тоглодог. Тэгээд тэр Вьетнамын дайнд оролцоод тэгээд озлогдож байгаа тим дүрийг гаргадаг. Энэ кинонд болохоор бас 25 кг хассан гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэрний дараагийн зураг авалт Batman Dark Knight байсан. Тэгээд Batman Dark Knight-ийн зураг авалтыг хийхийн тулд ахаад 25 кг нэмсэн. Тэгээд тэрний дараа болохоор The Fighter гэдэг нэртэй кинонд тоглохын тулд ахаад 20 кг хассан. Тэгээ эндээс харах юм бол Christian Bale явах юм бол жин хасах, жин нэмэх гэдэг бол баг энгийн зүйл болцсон. Байнгын кинонд тоглох үрдэл жингээ нэмэл, жингээ хасаад байнгын юм өөрийгөө сорьсон зүйлд амирх 100% одоо жүжиглэлттэй хийх тийм дуртай ийм жүжигчин байгаа. 2013 онд тоглосон American Hustle гэдэг нэртэй кинон дэр болохоор бүр илүү 100 хэдэн килограмм жинтэй хүний дүрийг бүтээхийн тулд амар их жин нэмэхээр болсон. Тэрний дараа тоглосон кино болохоор Vice гэдэг нэртэй кино өмнөх Америкийн ерөнхийлөгчийн дүрийг бүтээсэн. Тэр үед болохоор 100 кг-аас дээш бас ингээд жингээ нэмсэн байгаа байхгүй. Тэр ч бодохоо тэр дүрийн яг жүжигчин болохоор хүзүүн юм амар бүдүүн юм байна л да. Тэгээ зүгээр жирийн нэг бүдүүн биш том гизтэй юм амар бүдүүн. Тэгээ дээрэс нь хүзүүн амар бүдүүн. Тэр хүзүүгээ юм бүдүүн болгохын тулд тэр ч байтугай тийм хүзүүгээ бүдүүн болгох тийм дасгал хүртэл хийдэг байсан гэж байгаа. Тэгээ тэр киногоор бас амар амжилттай болоод тэрний дараа болохоор Gary Oldman гэдэг нэртэй жүжигчин байдаг байхгүй оноо нэг Batman дээр James Gordon-ы дүрийг тав хүн бүтээдэг. Тэгээд энэ жүжигчний хувьд хэм бол Winston Churchill-ийн дүрийг бүтээсэн. Тэгээд тэр үед Winston Churchill бол угаас амар том биетэй, тэгээд амар бүдүүн байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр дүрээр бүр амар том номинат центрт нэвшээд нэлээд амжилттай жүжиглсэн юм билээ. Тэгээд энийг нь болохоор Christian Bale-ийн хувьд үзээд шууд залгаад чиний Christian Bale энэ нэг Winston Churchill-ийн дүрийг ямар мундаг бүтээсэн юм бэ? Чи жингээ яаж нэмсэн юм бэ? Хэдэн килограмм нэмсэн бэ гэдгсэн чинь 1 кг нэмээч хүүж хариулсан. Тэг яасан бэхээр энэ нь болохоор бүгд зүгээр одоо хүмүүсийн дүр хуурагчны одоо хийж өгсөн өөрт нь ингэж бүдүүн болгож ингэж хийсэн байгаа. Тэг Christian Bale энийг тэрийг сонсонгодоо тэр өдөр унтааг өгч байгаа. Өмнө нь өөрийгөө ингээл байнга жингээ хасаал, жингээ нэмээл 30 кг, 40 кг нэмээл 30 кг хасаал гэдэг юм те. Ийм хэцүү зүйлийг өргөжлүүлсэн ямар ч утгагүй юм санагдсан. Харин ч эсвэргээр энэ бол ямар ч тэнэг зүйл байгаад эрүүл мэндэд илүү бодох хэрэгтэй юм байна гэж бодсон байгаа байхгүй. За тэрний дараа тоглосон кино болохоор Terminator гэдэг кино байгаа. За Terminator гэдэг кинонд яг тоглож явах үедээ болохоор найруулагч нь ингээл яг кино зураг авалт хийж хахад хажуугаар ингээл байн ингээл яваадсан юм л да. Тэр нь өөрт нь амар таалагдаагүй. Шууд тэр нь ингээд байнгын стресстэй байжгаад найруулагч руу шууд уурлаад fuck you чи ёстой ийм тийм ингээд янз бүрээр хараагаад хашгирсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэрний яаж яхад нэг сошиал модель хүмүүст ингээд түгээд хүмүүстэй таардаггүй те. Цуг ингээд жүжиглдэг хүмүүстэйгээ таардаг айгу муухай штэ янз янзын тийм одоо power harassment үзүүлдэг гэсэн юм те. Тиймэрхүү зүйлээр явсан. Гэтэ тэгсэн чинь эсэргээрээ нэг Batman-ы кинон дээр яг Batman дээр яг Bruce Wayne-ийн туслахын дүрийг бүтээдэг жүжигчин бас алдартай жүжигчин болохоор юу гэж хэлж ирсэн бэ гэхээр тэр ерөөхдөө 3 киноны юм зураг авалтыг гэсэн маш удаан ажилласан. Гэхдээ хизээч ууралж байгааг нь би бол баг харж байгаагүй гэж хэлж ирсэн юм билээ. Тийм байх боломжгүй. Их л жоохон дургуун үрсэн болол тэгж ууралсан баг. Тэрнээс яг тийм ууралж муурлаад айгу хүмүүс рүү муухай хасчихаар тийм хүн бол биш гэж өмөрсөн байдаг юм билээ. Тэгээ яг хүмүүс болохоор тэр киноос болоод ерөөдөө Christian Bale-ийг айгу муухай ааштай ийм тийм ёдор модорч гэдэг юм уу те янз бүрээр хэлсэн. Гэхдээ энэ нь бол зүгээр л яг тухайн үед найруулагчтай айгу жоохон тийм харилцааны хувьд асуудалтай байсан юм билээ энэ хоёрын хувьд. Тэгээ асуудалтай байсан яг тэр нэг кино зураг авалт хийж байгаад ингээд дурууг нь хүргэсэн болохоор бүр тэсгэ байгаад мань хүн тесэрсэн юм шиг байгаа. Тэгээ энэ киногоор ч гэсэн мань хүн бол Оскарын номинацд
шагнал авсан байгаа. За тэгээд та бүхэнд хамгийн сүүлд нь юу ярьж өгөх вэ гэхээр эхнэрийнхэн талаар ярьж өгье. Эхнэр CB Vlasic гэдэг нэртэй. Өөрөөс нь 4 насаар дүү. Тэгээд бас нэг модель хийдэг юм бүсгүй байгаа. Тэгээд энэ бүсгүүдийг болохоор танилцаад 26 наснда анх одоо гэрэлсэн байдаг. Тэгээд гэрлээд энэ хоёрын хувьд гэх юм бол эхнэртэй хүүхдүүдтэй бүр амар хайртай. Тэгээд мундаг ирэх хүн. Ялангуяа Холливуудын жүжигчд ихвчлэн мөнгөтэй болоод алдар түрхээрээ дандаа ингээд эхнэрээ араар нь тавиад янз янз болоо шүү дээ. Кристиан Бэйл явж ерөөсөө эсэргээр өдийг хүртэл өөрт нь ингээд амжилтанд хүрж кинон ингээд алдартай жүжигчин болсны хамгийн гол шалтгаан, хамгийн гол зүйл нь эхнэр нь өөрт нь тусалсан болохоор гэж хэлдэг юм билээ. Тэр ч утгаа тэр 30 кг хасаад тэр их жин нэмж яхад эхнэр нь тэгж одоо жүжиглэлтийн одоо сургуультаа хийхэд бол амар их төлөрөх хэрэгтэй болно шүү дээ. Тэр болгонд эхнэр нь одоо уурлаад чи одоо ингээд гэр бүлдээ анхаарахгүй юм ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл ярихгүйгээр нөхрөө эсэргээрээ бүр ингээд нэг нөхрөө жүжиглэлтээ хийж хахад цаад болохгүй гэж амар хичээдэг байсан гэж байгаа. Тийм байдлаар нөхрөө тэгж их дэмжсэний үүднээс Кристиан Бэйлийн хувьд гайхамшигтай Холливуудын тоото хитэн сорж жүжигчтэй нэг бол чадсан. Ялч миний хувьд гэсэндээ хамгийн гоё Бэтмений дүрийг үзүүлсэн жүжигчин бол Кристиан Бэйл. Энийн дараа олон Бэтмений дүр гарсан. Гэхдээ Кристиан Бэйлийн дүрийг одоогоор гүйцэх Бэтмен бол гачраагүй гэж миний хувьд боддог. Та бүхний хувьд юу гэж боддог вэ? Кристиан Бэйлийн Бэтмен хэр болсон гэж боддог вэ? Энэ бол хүмүүс амар дуртай гэж боддог шүү дээ. Энэ хүн бас Монголд нэг ирсэн байт юм билээ. Тэгээ монголчууд яг нэг тийм тооггүй санагдсан шүү дээ. За тэр ч яг олон юм яриад явах тий. За ямар ч энэ бичлэгийг ингээд энэ үргээ дуусгая гэж бодож байна. Ер нь намтрын бичлэг хийгүүж байгаа удацчлаа. Би дандаа 20 минут бичлэг хийгүү бүр удацчих. Жог өнөөдөр тийм сайн яриаггүй байж магадгүй. Гэхдээ чадах чинь нэр хичээлээ. Ямар ч цааш татсан бүр илүү хичээх болно. 100 мянга хүрэх гэж байгаа ютубер ер нь бол тэрэндээ зөгцсөн хэмжээний бас гайгүй ярьдаг, гайгүй бичлэгээ хийдэг болохгүй гэж миний хувьд бол харж байгаа. Тэгээ энэ жил бол ялангуяа амар хичээх жил шиг харагдаад байгаа. Та бүхэн тэгээд 200 мянга хүрэхийг хүсэж байна. Миний зорилго бол 200 мянгаагаа энэ жил. Тэгээд 100 мянгаыг бол одоо хавар 4 сар дуусгаас өмнө хүрэхийг хүсэж байна. Тэгээд та бүхэн намайг дэмжиж хамгийн гол нь доор байгаа хэсэгт subscribe дараад өгөөрэй. Comment сект юу ч бичиж болно, лайк дарж болно. Тэгээд comment сект тэрхий хараалж байгаа юм бол би та хэдийг ахиж дараа нь comment бичиж чадахгүй болгочих боломжтой шүү заяа. Амар сөрдүүлээд байгаа ч шүү дээ. За жок. Гэтэ яг зөв амар сөрөг комментүүдийг бас би одоо жоохон сүүлийн үед тэрнээс болоод жоохон стресссэн байхгүй хэсэг. Тэгээд одоо нэг харахаа болохоос илүүтэй яг зөв сөрөг юм бичиж байгаа хүмүүсийг шууд ингээд ахиж дараа нь коммент бичихгүйгээр болгочоод байгаа. Тэр нэг ус амны юм шиг байлээ. Яг тэгвэл уусаал писта шаама гэл янз юм бичиж байгаа хүмүүс бол тэгэл нэг хөөсчихдөхгүй бах уу. Дараагийн бичлэгэн дээр тийм бичих бах. Тийм болохоор шууд тэр хүмүүс ингээд өөрийнхөө анда бичлэгэн дээр ч гэдэг юм уу те аль болох эрэг энерги би түгэй гэж бодож байгаа. Тийм учраас миний бичлэгт эрэг байвал амар гэж бодож байгаа болохоор би ч бас нэг тийм амар сүрэг юм тийм янз бүрийн хараал мараал янз бүрийн юм өөртөө наагаад баймааргүй байна. Тийм болохоор тгий шийдэж байгаа шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.